За эрдэм хөндөд үзэгчтэй Булган аймгийн сайхан Монгол хэлний та бүхэндээ Булган аймгийн сайхан сүмийн түүх 100 жилийн хааны хоёр наадмын хурдан Игнасны мөрдийн уралдааныг шууд амжилтанд хүргэж байна. За ингээд Игнасны мөрдийн уралдаан дарааны 6-аас гаргахад 180 дугаартай мөрдсөн сайхан хонгормор өнгө аваагардаа Булган аймгийн сайхан сүмийн аймгийн алдар туяа Чулуунбаатарын ариун болтын одоо хонгормор өнгө аваад гарсан байна. За наадаар шарж ээж нөлөөтэй сайхан хөрмөр гараад ирсэн байна. Энэ хөрмөр бол 138 дугаартай мөрдсөн Төв аймгийн заамар сүмийн үе Шилхаагийн мөнгөтийн одоо урдан сартаа хөрмөр гараад ирсэн байгаа. Ард түүний ард дээр халтар мөр гараад иржээ. Энэ халтар мөр бол 83 дугаартай мөрдсөн юм байна. За 83 дугаартай мөрдсөн халтар мөр бол Булган аймгийн сайхан сүмийн аймгийн алдар туяа сангийн нэмжийн сартаа халтар мөр 10-ийн бөөрөн дээр гараад ирсэн байна. За хөнгөн дээр хонгормор гараад ирсэн бол аман хөзүүн дээр халтар мөр гараад ирсэн байгаа харагдаж байна. За халтар мөр 20 дугаартай мөрдсөн байгаа юм. Булган аймгийн сайхан сүмийн уяаж Хөрөг дөржин базар садын одоо халтар мөр аман хөзүүн дээр гараад ирсэн бол цаагуур хөрмөр гараад ирсэн байна. Хөрмөр 133 дугаартай мөрдсөн юм байна. За энэ хөрмөр бол 135 дугаартай мөрдсөн Булган аймгийн Тэшиг сүмийн залуу яаш Төмөрбаатарын Эрдэнэбаатарын одоо хөрмөр гараад ирсэн байна. За 133 дугаартай мөр гараад ирсэн. Энэ одоо бүртгэлээр хараахан бүртгэлтэй байна. За сайхан буурмөр аман хөзүүн дээр гарч ирлээ. За энэ буурмөр бол 117 дугаартай мөрдсөн Банхангай дүүргийн уяаж Даваасрынгийн одоо оюун даваагийн одоо буурмөр аман хөзүүн дээр гараад ирсэн байна. За айргийн 3 дээр 133 дугаартай хөрмөр гараад ирсэн. Бүртгэлээр хараахан 133 дугаартай мөр бүртгэлтэй юм байна. За айргийн 4 дээр хармор гараад ирсэн байна. За харморны хөвгний номер харагдахгүй байна. 5 дээр хулмор гараад ирсэн байгаа харагдаж байна. Хулмор бол Булган аймгийн Хутаг өндөр сүмийн уяаж Ням Цогтын Батбуугийн одоо хордон хулмор ингээд 5 дээр гараад ирсэн байна. 6 дээр сайхан Булган аймгийн сайхан сүмийн уяаж Хөрөг дөржин базар садын одоо халтар мөр 6 дээр гараад ирсэн байна. За наадад ногоон цэвэрчлэнэтэй хонгормор яваад байгаа Булган аймгийн сайхан сүмийн уяаж Хандагийн Жаргалбаатарын одоо хонгор дээр гараад ирсэн бол нэмнэтэй сааралмор гараад ирсэн байна. Энэ сааралмор бол Булган аймгийн сайхан сүмийн алдар туяаш Ямсрынгийн төмөр номын одоо хурдан сааралмор гараад ирсэн байна. За сааралморны цааталд одоо хулмор яваа. Хулморны цааталд одоо хул хэрмөр гараад ирсэн байгаа. Харин энэ хулмор хэрмөр бол Булган аймгийн Тэшиг сүмийн аймгийн алдар туяаш Зоригтбаатарын Төмөлөнгийн одоо жигүүр хэрмөр гараад ирсэн байгаа харагдаж байна. За жигүүр хэрмөрний ард дээр бол 94 дугаартай мөрдсөн хонгормор дөрөв гарч ирээ яваад байсан. Энэ хонгормор Булган аймгийн сайхан сүмийн Жаргалбаатарын одоо хонгормор за наадалд нь одоо шарж ээлжнээтэй сайхан хармор гараад ирсэн байгаа. Харин энэ хармор бол Төв аймгийн Батцанбөр сүмийн Монгол Улсын толгомлоо яа Сондүүжийн одоо Усан батгийн хараалтмар гараад ирсэн байна. За түүний ард дээр 57 дугаартай бормор гараад ирсэн байна. Өсгөл аймгийн Тусан цэнгэл сүмийн сургын алдар туяаж Батбаярын нэргэн одоо хурдмор халдмар гараад ирсэн байгаа харагдана. За ингээд түүний ард дээр 83 дугаартай мордсон Булган аймгийн сайхан сүмийн аймгийн алдар туяаж Сангийн нэмжийн савтай халтар мар гараад ирсэн бол тэр халтмар ард дээр нь гараад ирсэн байгаа харагдана. Булган аймгийн сайхан сүмийн уяаж Санаасрынгийн одоо Бямбаатарын хэр халтмар гараад иржээ. За хэр халтмарны ард дээр Булган аймгийн сайхан сүмийн залуу уяаж Бямбын эрдэнэ очрын одоо сартай хөрмөр гараад ирсэн байна. За хөрмөрний ард дээр жижигхэн мормор гараад ирсэн. Булган аймгийн Баян агцмын аймгийн алдар туяаж оюун цэцгийн мөрөнд очрын одоо хурдан мормор гараад ирсэн байна. За тэр цаагуур Булган аймгийн сайхан сүмийн залуу яаш даваа дөржин самтар очрын одоо хурдан хэрмар гарч ирж байгаа харагдана. За хэрмарны ард дээр бол бүрэн дэвтийн борморны ард дээр хулмор гараад ирсэн байгаа харагдана. Энэ хулмор бол Булган аймгийн сайхан сүмийн аймгийн алдар туяаж Цэгмэдийн Эрдэнэтийн одоо хулмор байна. За хулморны цаатад хэрмар гараад ирсэн. Төв аймгийн заамар сүмийн залуу яаш Алтан гэрлийн гамбуудын хүрэн халтмор гараад ирсэн байна. За хүрэн халтморны ард дээр хэр халтмор гараад ирсэн. Энэ хэр халтмор бол Булган аймгийн сайхан сүмийн яаш Өлзий хишгийн Нямбугийн хэрмөр гараад ирсэн байгаа харагдана. За түүний ард дээр одоо жижигхэн хөрмөр гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ хөрмөр бол 135 дугаартай мордсон юм байна. Булган аймгийн Тэшиг сүмийн уяаж Төмөрбаатарын Эрдэнэбаатарын одоо сартай хөрмөр гараад ирсэн байна. Итгэхэд ахилтай юм байна. За түүний цааталд бол 20 дугаартай мордсон Хөрөг дөржин базар садын халтар мөр яваад байгаа. За халтар мөрний ард дээр хөрмөр одоо тэр урагшааш өргөж байгаа харагдана. Булган аймгийн сайхан сүмийн Баасан жалбын хүрэн халдмар гараад ирсэн байна. За цааталаар хулмор гараад ирсэн 11 дугаартай мордсон хулмор Булган аймгийн Төв аймгийн заамар сүмийн Шилхаагийн мөнхөрийн одоо хулмор гараад ирсэн байна. За энэ наагуур 138 дугаартай хөрмөр гараад ирсэн байгаа харагдана. Төв аймгийн заамар сүмийн Шилхаагийн мөнхөрийн хөрмөр гараад ирсэн байна. За хөрмөрний хөрөг дээр 155 дугаартай мордсон
хээрмар гараад ирсэн. Энэ хээрмар бол Булан аймгийн сайхан сумын аж Торитовгийн мөгдөдгөөний хээрмар гараад иржээ. За мөгдөдгөөний хээрмарны ард дээр бормор явуулгаа 150 дугаартай бормор бол Мөнхбатын бормор. За 99 дугаартай хонгормор хүнээр энэ хэдэн борморны ард урд дээр бол 99 дугаартай хонгормор гараад ирсэн. Энэ хонгормор Булан аймгийн хотог өндөр сумын алдартай Автомобилийн музейн одоо Буурмор гараад ирсэн байгаа харагдаж байна. Буурморны цаатал 175 дугаартай Алтармор гараад ирсэн байна. За тэр Алтармор бол Булан аймгийн сайхан сумын аймгийн алдартай Эрдэнэгийн Даваасрангийн одоо сартай Алтармор гараад ирсэн бол нааталд нь хээрмор гараад ирсэн байгаа харагдана. Хэнтэй аймгийн Цэнхэр манд сумын уяаж Баяраттын мөнх хоёрын одоо согоо хээр гэдэг мөр гараад ирсэн байгаа харагдаж байна. За согоо хээрморны ард дээр гөхөлтэй хонгормор гараад ирсэн байна. Энэ хонгормор бол хотог өндөр сумын уяаж Даваадэржин эрдний одоо хонтой хонгормор гараад ирсэн бол түүний ард дээр 124 дугаартай мөрдсөн сайхан хонгормор гараад ирсэн байна. Энэ хонгормор Харанга аймгийн Хөлцөт сумын аймгийн алдартай Жамсрын малтрын одоо хурдан хонгормор гараад ирсэн байгаа харагдана. За малтрын хонгорморны ард дээр 180 дугаартай мөрдсөн хонгормор гараад ирсэн байна. Энэ хонгормор бол Булан аймгийн сайхан сумын аймгийн алдартай Гадаадгын алтан мөрдийн одоо хонгормор байна. Түүний ард дээр 81 дугаартай хээрмор гараад ирсэн байна. Энэ хээрмор Булан аймгийн сайхан сумын Ширнэнгийн шарвын одоо хурдан хээрмор гараад ирсэн бол түүний ард дээр ухаамор гараад ирсэн байгаа харагдана. За энэ ухаамор бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрдэнэ жаргалын дашмын одоо хурдан албанмор гараад ирсэн байна. За сайн хол албанмор орж ирлээ. За энэ хол албанмор 136 дугаартай мөрдсөн байсан баха. 156 дугаартай мөрдсөн байна. Булан аймгийн сайхан сумын Батчин дөрцөрөнгийн одоо хол албанмор гараад ирсэн бол нааталд нь хамгийн наагур бормор яваад байна. Энэ бормор бол Булан аймгийн Бүрканга сумын Төмөн цогтын гандргийн одоо бормор ороод ирж байгаа юм байна. За энэ бормор одоо энэ Бүрканга суманд аман хөдөлгөөн Ордсон. За өнгөрсөн Бүрканга сумын 100 жилдээс аман хөдөлгөөн ордсон. Булан аймгийн баяр наадам 10 гараад 20 дээр орчихсон юм байна. За түүний ард дээр хөрмөр гараад ирсэн байгаа харагдана. 21 дугаартай мөрдсөн. Энэ бол цаг хөрмөр гараад иржээ. За ингээд энэ хэдэн мөрний одоо хамгийн цаан тал гараад ирсэн гөхөлтэй хээрмор бол Булан аймгийн олон сумын аймгийн алдартай Хэсэгсрэнгийн Баасан жаргалын хурдан хээрмор орж ирлээ. Булан аймгийн баяр наадамд 2 жил дараад нь төрүүлчихэд байгаа. Төв аймгийн 100 жилд 8 төрлөө, Бүргийн 100 жилд давхар уяагаар төрүүлсэн хурдан хээрмор бол одоо орж ирж байгаа юм байна. За энэ хээрмор бол араас ингээ холцтойгон явцдаг мөрөөгөө араас эрт мэдэндээ газар болоогүй байна. За ингээд энэ наатал 175 дугаартай сайхан халтармор гараад ирсэн байна. Энэ халтармор бол аймгийн алдар туяач Эрдэнэгийн Даваасрангийн одоо сартай халтармор явж байгаа харагдана. За түүний энэ мөрний урд дээр бол хөрмөр ногоон жижигнээтэй хөрмөр гараад ирсэн байна. Энэ хөрмөр бол Булан аймгийн сайхан сумын залуу яаш Таштөржин Баасан жадны одоо хурдан хөрмөр байна. За түүний урд дээр бормор энэ дун энэ дээр бол урагшлаад байна. Энэ бормор Төв аймгийн Замар сумын аймгийн алдартай Чалхаагийн Мөнхбатын одоо хурдан бормор гараад ирсэн байна. За 200 дугаартай бормор яваад Булан аймгийн Баян эрт сумын яаш Оюун цэцгийн бүрэн төвчийн бормор энэ явж харагдаж байна. Түүний урд дээр нөгөө этгээд төгөлтэй хөрмөрчин гараад ирсэн байна. За энэ хөрмөр бол Булан аймгийн Тэшиг сумын яаш Эрдэнэбаатарын хөрмөр шүү. 2 жилийн одоо хойш наачаад Тондогонд ийм одоо хөрмөр цагтаа хөрмөр байна. За түүний урд энэ хөрмөрний урдтай сайхан хөрмөр явж байгаа харагдана. 133 дугаартай хөрмөр дээр одоо энэ хөрмөрний урдтай байхгүй байгаа. Энэ замгтай юм одоо хөрмөр. За өнгөн дээр нэг харгармар боо юм. За энэ хөрмөрний ард дээр сайхан бормор гараад ирсэн байна. Энэ бормор бол Хөвсгөл аймгийн Тосон цэнгэл сумын Батбаярын нэргэн бор халдсан гараад ирсэн байна. Шар зүүннөөдөө өгдөө хармор Монгол улсын тодмондоо сонирын бас Лувсан болдонгийн хар халдсан гараад ирсэн байна. За энэ хийн дээр урагшлаад хар газтай өгдөө хэр халдсан гараад ирсэн байна. Энэ хээрмор 83 дугаар жилд мордсон Булан аймгийн сайхан сумын Самгийн нэмжийн сартай халтар гараад ирсэн байгаа харагдана. За сайхан сумын одоо насны дараа сансар очрын хээрмор энэ хийн дээр урагшлж байна. За түүний урд дээр сайхан ногоомор гараад ирсэн. За сайхан буурмор гараад ирсэн байна. 137 дугаартай 117 дугаартай юм шиг байна буурмор. За энэ буурмор бол Булан аймгийн Улаанбаатар хотын Баганга дөргийн байж Даваасрангийн оюун даваагийн одоо хурдан буурмор гараад ирсэн байна. Аман хүзүүн дээр за хөнгөн дээр бол хонгормор гарсан цагаас хойш өнгөдөд байгаа. За ингээд хурдан эмгэнсний мөрдийн өргөдлөө шаагийн хонгорд энэ хөрмөрний ард дээр 17 дугаартай сайхан хөрмөр гараад ирсэн байна. Энэ хөрмөрийг та нартаа. За Булан аймгийн сайхан сумын Таштөржин Баасан жадны одоо хүрэн халдмар гараад ирсэн байна. За та хамтнаа 109 дугаартай
хонгормоор гараад ирсэн байна. 99 дугаартай хонгормоорын бүртгэлдээр 190 дугаартай хонгормоор байхгүй байна. За түүний урд дээр хонгор гараад ирсэн байгаа харагдаж байна. Хонгор за 57 дугаартай бормор гараад ирсэн байна. Энэ бормор бол Төвсгөл аймгийн Тосон Цэмэрлэг сумын уяаж Баттэгрийн нэргүүн бар халдмар гараад ирсэн байна. Түүний цаа талд 97 дугаартай хээрмор гараад ирсэн байна. Энэ хээрмор бол Охин аймгийн уяаж Шишгсрэнгийн өндөр хоёрын одоо хээрмор гараад ирсэн байна. Хээрморны урд дээр 78 дугаартай мөрсөн Батцанбар сумын Монгол Улсын тодмондоо Сондын Тусан Балдангийн хар алзмар гараад ирсэн байна. За нэг жигүүр хээрмор гэдэг чинь мөн юм шиг байхын энэ аман хүзүүн дээр за аман өнгөн дээр 6 мар гараад ирсэн. Одоо 8 дээр гараад ирсэн энэ жигүүр хээрмор мөн юм шиг байна. Булган аймгийн Тэшиг сумын аймгийн алдарт Зоригт Баатрин Тэмүүлэнгийн одоо жигүүр хээр гэдэг мар чинь 8 дээр гараад ирж байгаа юм байна. За жигүүр хээрийн хард Монгол Улсын тодмондоо Тусан Балдангийн одоо хар халдсан гараад ирсэн байна. Ингээд өнгөн дээр бол 6 мар 7 мар гараад ирсэн юм да. 7 мар гараад ирсэн байна. 7 дээр сайхан хөрөн мар гараад ирсэн байна. Энэ хөрөн мар бол Булган аймгийн сайхан сумын залуу яач Бямбын эрдэнэ очрын одоо хөрөн мар гараад ирсэн байна. За түүний хөрд дээр хонгор мар Булган аймгийн сайхан сумын яач Хандагийн Жаргалбаатарын одоо хонгор дээр мар гараад ирсэн байна. Өнгөн дээр 5 мар гараад ирсэн байна. За энэ 5 марыг та бүхэндээ харуулъя. 62 дугаартай морцсон Булган аймгийн Булган сумын яаш Наран Сумбогийн Батцэргийн хавтар маргийн айргийн 5 дээр гараад ирсэн байна. Булган аймгийн сайхан сумын залуу яа Сансар очрын хээрмөр айргийн 4 дээр гараад ирсэн байна. За айргийн 3 дээр Булган аймгийн Баянгал сумын аймгийн алдарт байж Ганжиргалын Зоригт Баатрин одоо сартай хээрмөр гараад ирсэн бол аман хүзүүн дээр бол Булган аймгийн сайхан сумын яа Самгийн аймгийн хээрмөр ингээд аман хүзүүн дээр гараад ирсэн бол Баганга дөргийн уяач оюун навагийн одоо хордон буурдмор хөнгөн дээрээ гараад ирсэн байна. За Самгийн аймгийн энэ хээрмөр чинь Хязаалан өрөө улсын наадам 9 төр гэсэн. За давхар уяагаар Булган аймгийн 80 жилд айрагдаад за соёлын өрөө улсын наадамд айргийн 4 төр гэсэн. Самгийн аймгийн одоо хордон хээрмөр нь гарч ирсэн байгаа харагдаж байна. За хөнгөн дээрээ бол 117 дугаартай мөрдсөн Улаанбаатар хотын Баганга дөргийн уяач Даваасрынгийн оюун даваагийн одоо хурдан буурмаар өнгөн дээр аман хөдлөн дээр Булган аймгийн сайхан сумын аймгийн алдарт хамгийн нэмжүү одоо шүүхийн нэмжүү гэдгээр нь одоо Булган нутгийн мөр сонирхчид мэдгөхөө ингээд нэмжүү алдартын одоо хээрмөр ингээ аман хөдлөн дээр урагшаа духан хөлдөө тухаачаад одоо бярддаг мөрсөн шиг байна. Хоосаатай байна ингээ аман хөдлөн дээр хамгийн нэмжүү хээрмөр айргийн 3 дээр одоо хээрмөр яваадгаа энэ хээрмөр бол сүүтэр гэдэг мөр гараад ирсэн байна. За ингээд энэ хээрмөр бол Булган аймгийн Баянгал сумын аймгийн алдарт уяаш Ганжиргалын Зоригт Баатрин одоо хээрмөр нь ингээд айргийн 3 дээр гараад ирсэн. За 4 дээр хар мөр яваад байгаа. Том хар мөр 4 дээр явна. За 5 дээр ирсэн Сансар очрын хээрмөр явна. 162 дугаартай мөрсөн хар мөр яваад байгаа. Энэ хар мөр бол Булган аймгийн Булган сумын яаш Наран Сумбогийн Батцэргийн одоо хордон хар мөр айргийн 4 дээр за айргийн 5 дээр Булган аймгийн сайхан сумын засаг дараагаа Сансар очрын одоо хурдан хээрмөр бол айргийн 5 дээр 6 дээр хонгор мөр яваад байгаа. Энэ хонгор мөр бол 94 дугаартай мөрсөн Хандагийн Жаргалбаатрын одоо хонгор мөр яваад байгаа. За түүний ард дээр одоо сайхан хөрөн мөр орж ирсэн. Энэ хөрөн мөр бол 85 дугаартай мөрсөн Булган аймгийн сайхан сумын яаш Бямбын эрдэнэ очрын одоо сартай хөрөн мөр гэдэг ингээд 7 мөр жоохон хамтлаа 8 дээр жигүүр хээрмөр чинь орж ирж байгаа харагдаж байна. Булган аймгийн Тэшиг сумын аймгийн алдарт яач Зоригт Баатрин Тэмүүлэнгийн одоо жигүүр хээрмөр орж ирж байна. За түүний хард дээр хөвгөлтэй сайхан хөрмөр орж ирж байна. Энэ хөрмөр бол сайхан сумын яач Дашдэржин Баасан жилийн одоо хөрөн халдмар орж ирж байгаа харагдаж байгаа. За хөрмөрний хард дээр хонгор холмор ороод ирсэн. Холмор бол Төвөнгийн замар сумын яач Шалхаагийн мөнхөөрийн холмор ороод ирсэн байна. За түүний хард дээр Монгол Улсын тодмондоо яач Батцэргийн хар алзмар яваа. За хар алзмарны хард дээр хол хээрмөр орж ирж байгаа харагдана. Энэ хол хээрмөр бол Булган аймгийн Орхон сумын яач Шишгсрэнгийн өндөр хоёрын одоо хээрмөр орж ирж байгаа харагдаж байна. За энэ хараас
цагаан засагтай өгөлтэй хээрмөр орж ирж байна. Энэ хээрмөр бол 176 дугаартай мөрдсөн Булган аймгийн сайхан сумын аймгийн алдар туяач Батцуурын гамболтын одоо хээрмөр орж ирж байгаа харагдана. Хээрмөрний хартай бормор яваад энэ бормор бол Өвсгөл аймгийн тосон цэнгэл сумын байж мэрэгүн бор халдсан мөр мэрэгүн бор халдсан мөрний хартай 190 дугаартай хонгор яваад за жоохон суугаад. За энэ хүрэн халдсан мөр чинь 118 дугаартай мөрдсөн бүрэн сумын мөртөөс адилмөр вэ 118 дугаартай мөрдсөн хүрэн халдсан мөр орж ирж байна. За тийм Булган аймгийн бүрэн сумын байж Баатаргуугийн Батэрдний хүрээ халдсан мөр өнгөрсөн жил аймгийн бис дайрагчсан 2 аймгийн бис дайрагчсан хүрээ халдсан мөр одоо уршаа бүхэн өнтөө орж ирж байгаа харагдаж байна. За ингэ жоохон суугаад. За Баатаргуугийн Батэрдний хүрээ халдсан мөр ингээд 10 хэдийн бөөрөн дээр орж ирж байна. За түүний хард дээр сайхан хар мөр орж ирж байгаа харагдана. Булган аймгийн сайхан сумын уяа Өрөвдөржин Батэрдний халтар мөр орж ирж байна. За халтар мөрний ард дээр 150 дугаартай бормор орж ирлээ. Энэ бормор Төв аймгийн Заамар сумын Шалхаагийн Мөнгөтийн бормор нь орж ирж байгаа бол түүний ард дээр гөгөлтэй хонгормор Хутаг өндөр сумын байж Даваадэржин ангирны одоо хонгормор орж ирж байна. За ингээд авар хээрмөр энэ араас нь 10 цаад ороод ирлээ. Булган аймгийн Орхон сумын аймгийн алдар туяа Жишгсрэнгийн баасан жаргалын хээрмөр гэдэг чинь ингээд араа суухгүй явмаар байгаа юм да. Булган аймгийн баяр наадамд одоо 2 төрүүлчихсэн. Ийм одоо хурдан мормор хээрмөр. За түүний ард дээр 125 дугаартай хөрмөр ороод ирсэн байна. Энэ хөрмөр бол Булган аймгийн сайхан сумын уяаш Дашдөржин баасан жаргалын одоо хөрмөр ороод ирсэн байна. За хөрмөрний орд дээр бол Хэнтийн аймгийн Зинхэр мандал сумын уяаш Мөнхийн согоо хээр гэдэг мөр орж ирж байгаа харагдаж байна. За согоо хээрмөрний ард дээр сайхан одоо хөрмөр орж ирж байна. За энэ хөрмөр бол за ингээд энэ бол Хэнтийн аймгийн Зинхэр мандал сумын уяаш Мөнхийн согоо хээр гэдэг мөр орж байна. За согоо хээрийн урд дээр бол сайхан хөрмөр гараад ирсэн байгаа. Булган аймгийн сайхан сумын уяаш Баасан жалбын одоо хээрмөр хөрмөр яваад байна. За хөрмөрний урд дээр Булган аймгийн Орхон сумын аймгийн алдар туяа Жишгсрэнгийн баасан жаргалын одоо хурдан хээрмөр орж ирлээ. Булган аймгийн баяр наадамд одоо 2 төрүүлчихсэн. Өнгөрсөн жил Төв аймгийн 100 жил одоо 8 төрлөө. Дараах нь Бүргэн сумын 100 жил болж ирээд бас төрүүлчихсэн энэ хээрмөрийг одоо авраг мордоо. За энэ дөрөвмөрний ард дээр хонгормор яваад байгаа. Гүттэй хонгормор 188 дугаартай мордсон Булган аймгийн Хутаг өндөр сумын уяаш Даваадэржин ангирны одоо хурдан хонгормор яваад байгаа. За түүний урд дээр Шалхаагийн Мөнгөтийн бормор явж байгаа харагдаж байна. За борморны урд дээр бол сайхан сумын уяаш Өрөвдөржин Батэрдний халтар мөр явж байна. За 199 дугаартай хонгормор бүгдээр халаахан байхгүй байгаа. 97 дугаартай хээрмөр хонгорморны урд явж байна. Орхон сумын өндөр хоёрын хээрмөр яваад байна. За өндөр хоёрын хээрмөрний урд дээр Босton мандалын мангайн одоо хар халдсан мөр. За хар халдсан мөрний урд дээр бол Өвсгөл аймгийн тосон цэнгэл сумын Батцуурын мэрэгүн бор халдсан мөр яваад байгаа. За жигүүр хээр гэдэг чинь нэг хэсэг үедээ болоод байх юм да. Жижигхэн мөрийн мөнхөр Монгол мөр юм. За түүний урд дээр Булган аймгийн бүрэн сумын алдар Баатаргуугийн Батэрдний хүрээ халдсан мөр аймгийн дэс 2-3 орд ирсэн хүрээ халдсан мөр халдсан мөр байгаа. За түүний урд дээр одоо хээрмөр одоо урагшаахан явж ирчихнэ. 179 дугаартай баасан аймгийн алдар Батцуурын гамболтын хээрмөр байна. Цагаан засагтай өгөлтэй хээрмөр бол гамболтын хээрмөр 9 дээр. За ингээд 8 дээр хөрмөр яваад байгаа. Энэ хөрмөр бол сайхан сумын Дашдөржин баасан жалбын одоо хөрмөр яваад байгаа харагдаж байна. Түүний урд дээр хонгормор гараад ирсэн байгаа. Энэ хонгормор бол Булган аймгийн сайхан сумын залууяаш Хандаагийн Жаргалан Баатрын одоо хурдан хонгор зээрдмөр явж байна. За хонгор зээрдмөрний урд дээр бол одоо хөрмөр яваад байна. Энэ хөрмөр бол Булган аймгийн сайхан сумын залууяаш Эрдэнэтрийн сартаа хөрмөр явж байгаа бол ингээд урд дээр нь Булган аймгийн сайхан сумын залууяаш Булган аймгийн сайхан сумын засаг дарга Сансар эцгийн одоо хээрмөр гараад ирсэн байгаа. За ингээд өнгөн дээр хөрмөр яваад байна. За ингээд өнгөн дээр хөрмөр давд дээр Сансар эцгийн хээрмөр явж байна. За ингээд айргийн дөрөвдөр хармар гараад ирсэн. Энэ хармар бол Булган аймгийн Булган сумын залууяа Норсомбогийн Батэргийн одоо хурдан хармар яасан бэ? Норсомбогийн Батэргийн хармар гэдэг чинь айргийн дөрөвдөр. За
Орхон бүгэн батэргийн одоо хармар бүр хаттай хармар гарч ирээд ингээ хайргийн дөрөвтэй. За өнгөндөө дэсэн буурн бат амарсан юм одоо. Аханга дөргийн уяаж оюун даваагийн одоо буурлмар одоо өнгөнд явуулсан ханарсан юм шиг байна. За ингээд Улган аймгийн түүхэд 100 жилийн 5 түмэн адууны баяртай хурдан их насны мордын уралдааны өнгөний 2 морийг та бүхэндээ харуулж байна. Өнгөн дээр Улган аймгийн Баянгах цумын аймгийн алдартай Ганжиргалын нэрх театрын одоо хээрмөр өнгөн дээр аман хөдөлгөөн дээр Улган аймгийн сайхан цумын аймгийн алдартай Самжийн аймгийн одоо хурдан хээрмөр аман хөдөлгөөн дээр за ингээд аврах 2 мор өссөн бохтой 2 мортой энэ хоёр яхаарахгүй хоёулаа нэг төрөлтэй юм хоёр аврах мор өнгөн дээр гараад ирсэн байна. За ингээд цаагуурын янзын хээрмөрийн шахтаа нааталсан одоо Зориг театрын гаттай хээрмөрийг одоо өгсөн дайдуулчлаа. Хоёр хээрмөр одоо өнгөн дээр гараад ирсэн. Улган аймгийн Баянгах цумын аймгийн алдартай Ганжиргалын нэрх театрын одоо хээрмөр өнгөн дээр аман хөдөлгөөн дээр Улган аймгийн сайхан цумын аймгийн алдартай Самжийн аймгийн одоо хээрмөр аман хөдөлгөөн дээр Баянгахын айргийн дөрөв соёлын өрөө ордсон хязгаарлан өрөө 9 ордсон айн Улган аймгийн төв 80 жил одоо хязгаарлан өрөө айргийн дөрөв энэ хээрмөрөөр аврах бороо. За өнгөний хээрмөр одоо Зориг театрын хээрмөр одоо улсын наадамд одоо 10 дотор 2 орчихсон. Нөгөөх нь улсад 10 дотор нэг удаа нэг айраг одоо ингээд улсын дотор 2 аврах хээрмөр одоо өнгөн дээр гараад байгаа харагдаж байна. За ингээд бохцоор одоо өнөхөр ол тасарч 2 хээрмөр. За ингээд ирсэн нэгтэй Улган аймгийн сайхан Монгол хэлний та бүхэндээ Улган аймгийн сайхан цумын түүхэд 100 жилийн 5 түмэн адууны баярын одоо хурдан их насны мордын уралдааныг одоо шууд амжуулж хүргэж байгаа. За ингээд их насны мордын уралдаан өнөөдөр ихэнхдээ сайхан байна. Өнгөн дээр Улган аймгийн Баянгах цумын аймгийн алдар туяа Зориг театрын одоо хээрмөр айргийн өнгөн дээр бол аман хөдөлгөөн дээр Улган аймгийн сайхан цумын аймгийн алдар туяа Самжийн аймгийн одоо хэр хамтсан мөр улсын дотор 2 аврах мөр өнөөдөр сайхан цумын түүхэд аймгийн уралдааны хурдан их насны мордын уралдааныг одоо хөдөлгөөн орж ирж байгаа нэ. Ардын хэлцүүлийн түүхийн яруу халдвар зөөн Улган аймгийн үүсгэн байгуулалтын 86 жил Улган аймгийн сайхан цумын түүхэд 100 жилийн 5 түмэн адууны баяр төрүүлсэн хурдан их насны мордын уралдааны төрөө магнаа торгон жолоо өргүүлбээр улсын дотор аврах 2 хээрмөр өдөрийн уралдаа хэрхэн болсон нэмгийн хээрмөрийн араас нь сахаад өдөр дээр одоо ажил юм болоо барайнд ороход 100 гаруй метр үнэтэй. За ингээд улсын дотор аврах 2 хээрмөрийн ажил төрүүлсэн гэдэг одоо харъя. Тураас нь дээр ингээд Зориг театрын хээрмөрөө нэмгийн хээрмөрөө хөндөж ингээд нэмгийн хээрмөр одоо төрөө магнаа төрүүлж Зориг театрын хээрмөр төрөө магнаа төрүүлж нэмгийн хээрмөр аман хөдөлгөөн төрүүллээ. За айргийн 3 Улаанбаатар хотын Баганга дөргийн уяач Даваасрангийн оюун даваагийн одоо хурдан буурлмаар айргийн 3 төрүүллээ. За айргийн 4 сартаа 24 дугаартай марцсан сартаа 20-оор гараад ирсэн байгаа харагдаж байна. Хамбагийн Жаргалын баатрын хонгор зорилмод айргийн 4. За 5 дээр Монгол улсын тод мандаа уяаш Лувсанбардынгийн харгалзсан мөрөд айргийн 5 төрүүлж байгаа. За сайхан цумын цэцэг дараа сансар очрын хээрмөр одоо 9 төрүүлж байгаа харагдаж байна. 11 дээр Баатар өвгийн Батэрдны одоо хөрөн халдсан мөр 11 төрүүлээ. Баатарын хээрмөр 16 төрүүлж байгаа. Ганжиргалын бармаар 18 төрүүлж байгаа. Жигүүр хээр 19 төрүүлж байгаа харагдаж байна. За ингээд 100 жилийн их хоёр наадмын хурдан их насны мордын уралдаанд за улсын наадам дарав дотор давчсан хээрмөр өнөөдөр төрөө магнаа төрүүллээ. За баяр үргэ. За ийшээс өгсөн. Түрүү гэдэг. Тайван сайхан за. За баяр үргэ. За баярлаа. За бас Булган нутгийн бас хангалтч сум тийм ээ. Адуу айргны хөлгийн түүх сайхан сумын одоо түүх 100 жилд ихмэр төрүүлгэлээ. Эцэгчтэй сайхан өргөө танилцуулаад хээрмөрний хот мөгсөө сайхан ажиллаа.
За би Булган аймгийн Баягт сумын аймгийн алдартай ган жаргалын зоригт бодроо гэж хүн байна. Миний сүл тэрмэр сайхан төрүүлсэнд маш их баяртай байна. За улсад гайгүй гордод очсон байгаа хүүхдэн жоохон унаа тэгээд архнаар явсан байгаа урлаж чадсангүй. Тэгээд сайхны өлгийн 5 том адууны баярт ирсэн сайхан сумын 100 жилийн баяр надад сайхан төрүүлсэнд маш их баяртай байна. Миний хэрмэр Монгол улсыг тод манлаа яаш бэлэг дэмэрлийн унгаа хатуугаа. Тэгээ шабартун төл хурдан эргэж хазраг байгаа. Их нь болохоор гина хуулын төл гүү байгаа. За одоо төг 100 жилд бас ихмэр төрөглөлөө болон нутгийнхаа зан олонд нутгийнхаа сайхан зан олон сайханчуудаа бас баяр наадмын мэдлэг хэлшүүлээ. За тэгээ булганыхаа нийт ард түмэд би өөрөө Булган аймгийн Баягт сумын уугуул. Тэгээ булганыхаа нийт уяачт болон нийт ард түмэндээ сайхан сумын нийт ард түмэндээ 100 жилийн баярын мэндийг хүргье. Тэгээ сайхан надараа хуртаа сайхан жил болж байна. За баяр иргэн. За баярлаа. За ингээд аман хөзөөнд сандгийн нэмжийн одоо хэрмэр аман хөзөөнд турталсан байгаа. За нэмжээ ууяач. За баяр хүргэе тань. За баярлаа. За сайхан сумынхаа төг 100 жилд одоо хэрмэр аман хөзөөнд туртууллаа. Тэгээд үзэгч олондоо өөрийгөө сайхан танилцуулаад хэрмэрнийхээ удмагшлаа сайхан танилцууллаа. За энэ би өөрөө сандгийн нэмжээ гэдэг юм байгаа. За насаараа бас хурдан морины тоосонд явж байгаа юм хүндээ. Тэгээд миний энэ халтар морь бол Сүхбаатар аймгийн Дарган сумын Чулуунбаатарын Төмөрбаатар гэдэг хүний унган хатуу. Надад бол шүдэн насандаа ирсэн юм Монгол морь байгаа юм. За хязгаарлан улсад 9 соёл өөрөө улсад айргийн 4 тавьчихсан. Аймгийн 80 жилд айрагчсан. За энэ жил ер нь хэд их давхар уягараа ирв. Амжилтаас сайхан дурдсан. Энд чинь Сүхбаатарын зүүн бүст уржин аман үзүүлсэн шүү дээ бас. Зүүн бүст. Тий. Тэгээд энэ жил тэр Монгол морины уралдаанд төрүүлсэн. Тэгээ сая энд аман үзүүллээ. Миний энэ алтар морь бол ер нь Мандаа Монгол морь гэдгээ батлаад байгаа. Олон удаа баталж байгаа юм байна. Одоо бол энэ альчиг улсын наадамд энэ бүсийн наадамд Монгол морь ер нь манай халтар морьнээс орохгүй л байгаа шүү дээ. Тийм л агуу адаа байгаа юм гэж. За уяачид морь сонирхчид таныг бас шүүхийн нэмжиг гэдгээр нь бас мэднэ. Тэгээд төрөлх нутгийн төрсөн нутгийнхаа төг 100 жилийн үед одоо ихмэр аман хөзөөр турдлуулаа. Сайханчуудаа сайхан баяр наадмын мэдлэг хөвшүүлээ шүү дээ. За би энэ сайхан сумынхаа 100 жилийн ойн түүх бичилсэндээ баяртай байна. Ингээд сайхныхаа зан олонд уйхан зам твийнхээ наранд ор жаргалтай дэлгэр сайхан наадаарэ гэж өрөөй. Мөн инээж уулзаж инээд үзцгээгээрэ гэж өрөөй дөө. За баярлалаа хэрмэр таяртаас цаашлахын уралдаанд ошоо олон хайрыг төрөө аваарай гэж хүсээрэй. За баярлалаа. За баярлалаа. За ингээд бусад нард нь гараад за. Энэ хэд вэ? Тав. За баярлалаа. За баярлалаа. За сайхан сумын төг 100 жилийн үед хоёр харигдуулаа. Үзэгчдээ сайхан өөрийгөө танилцуулаад харамдахаа хүмүүсээс танилцуулаа. Сайн. За миний гаралд өслөө Булган аймгийн уугуул хөгт байгаа. Одооны маань хувьд болохоор Хүсэл аймгийн Аршаан сумын гаралтай. Тийм адуу байна. Онгой адуу. За сая хин гэж үний нэр дээр хариг. Би өөрийнхөө нэр дээр болдууллаа. Нарусамбан Батцар гэдэг. Нарусамбан. За хармар нь бас хаагур яаж наадуу хэд их давхар уягараа амжилтаас өнгөрсөн сая энэ тосон цэг хөвсгөлийн тосон цэнгэл дээр 4-өөр орж ирсэн. 4-өөр орж ирсэн. Тэгээ сая энэ сайхан сум дээр орж ирээд 5-аар орж ирээд сайхан байна тий. За сайханчуудаа баяр наадмын мэдлэг шүү. За бүгдээрээ хотлолноороо сайхан наадаарай гэж хүсье да. За баяр үргэлж амжилт. За баярлалаа. За ингээд хурдан их насны мордын уралдаанд Зориг театрын одоо сүл тэрмэр төрүүллээ. За улсын наадамд Арав Батар 2 хурдалчихсан одоо хэрмэр бол өнөөдөр сайхан сумын түүхэд 100 жилийн үед бол төрөө магнаа турдлаа. За харин сайхан сумын аймгийн алдартай яаж сандгийн нэмжийн одоо хэрмэр хязаалан өрөө улсад эсэд хоёул өрөө айргийн дөрөв турдалжсэн одоо аврах хэрмэр өнөөдөр аман хөзөнд турдалж одоо сайханчуудаа баясгалаа. Ингээд өнөөдрийн бас урдан мөрний манд шууд амжилт өгөр өндөрлж байна. Маргааш өглөө соёл насны мордын уралдаанаар иргэн уулзъя.